Сайн байцгаана уу үзэгчдээ. 10хан подкастын нэгэн шинэ дугаар та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр бидний бахархалт Монгол цэргийн өдрийн 105 жилийн баяр тохиож байна. Энэ удаагийн подкастын зочноор Монгол улсын арслан ахлах тэслэгч Орхон Баяр маань оролцож байна. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. Амгалан байна уу? Амгалан байна. Нийт үзэж байгаа үзэгчтэй зэвсэг төчний 105 жилийн баярын мэнд хүргье. Юуны өмнө яг зэвсэг төчин та ингээд мөрдөстэй хүн ер нь их оронч гэдэг ойлголт. Ер нь таны ойлголтоор бол таны хэл хязгаараар ер нь яг юугаар хэмжигддэг вэ? Би одоо их оронч гэдэг ойлголтыг бол номер 1 тусгаар тогтнол тий. Хоёрт бол ард иргэдийн нэг сэтгэл доторх гал гэх юм уу. Тэгж л дотроо хөвгөн нутдаг та. Монгол улсын арслан гэдэг энэ хүндтэй цол бас гадна түүнээсээ ирэхэд бол бүр дахиад миний ойлголтоор бол та бол Азийн арслан болсон хүн байна. Тэгэхээр ерөн зүгээр хил даваад Азийнхантай өрсөлдөх тэр тохиолдолд та зүгээр Монгол орныхоо би танд ерөнхийлөгчийн нөгөө хүлээж авч уулзахад би таны үгийг сонсч байсан. Бид нар их цөөхөл өмөртлөө би тэнд ерөөхдөө Монгол их орныхоо Монгол их орноор их барахж ирсэн гэдэг. Тэр үгийг би танаас сонсвол ерөн зүгээр хэлгийн чандад тэр Азад бусад орныхонтой хүч тамир, бие бэлдар, оюухнаар өрсөлдөхөд зүгээр их орон танд ерөн зүгээр яг ямар сэтгэл төрж байна юм. 와 온다 몽골이다. Mongolia. 몽골이지. 몽골 분들이 갖고 있는 DNA도 뭔가 다른 거. Яг тэр үед бол би тэгж бодсон нөгөө хүн хөв хүнийхээ төлөө өрсөлдөх өөр тий. Төрийнхөө далбааны төлөө өрсөлдөх ус өөр гэдэг юм байна. Маш том асар том хариуцлага нэр хүнд явж байгаа учраас яаж одоо өөрийгөө бүр бодохоо болж тий. Яаж энэ төрийн далбаагаа дээшээ хариуцлагатайгаар хэдүүлээд дээшээ тэмцээд үлдчихв гэл багийнхантайгаа ярьжсэн л да. Ер нь дээхэн үеийг бодох юм бол одоо манай залуучууд тэрц маань нөлөөлж байгаа наав ээжүүд ч байгаа бах. Айрам дэлсэж орох залуучуудын тоо одоо буцаад ирэхэд сэргэж ийн их уналтай байсан үе байгаа. Гэхдээ буцаад ирэхэд сэргэж ийн. Тэгэхээр та зүгээр энэ залуучуудад эрх зэргийн алба энэ зөвшөөрч хүчний салбар энийг зүгээр таныг багтан нэг ярил залуучуудыг уриалвал Их орон зэвсэгт чойр бол их эр хүн гур бол салшгүй холбоотой тийм ээ. Тэгэхээр ер нь бол эр хүн баяаг бол цэргийн алба бол хааж үзэх хэрэгтэй. Олонтойгоо байж үзэх хэрэгтэй. Үг дааж тий. Сонсож сурах хэрэгтэй. И чин зүгээр зэвсэг төвчин гэдэг чинь зүгээр нэг жил халб хаагаад ирэхээс илүү амьдралын том сургууль болчихж байгаа байхгүй юу? Нэг жил хаагаад цаашаа нэг насныхаа амьдралын философтой болоод хүмүүс чадвартай болоо. Би бол яг хооны хойдолтой гэж боддог. Ирчүүд бас нэг дутагдaltaй тал байдаг. Гэхдээ бүр тамирчин хүмүүс сахилга бат гэдэг их чухал. Тэрчмаа хөвгүүдэд жоохон эдгэр наснд ирчүүд ир хүн болоод ингэ явах гэдэг. Тэр сахилга баттай хүн бүхий салбарт ирэхэд бол амжилт гаргадаг. Бэрта хүчтэй мөртлөө сахилга бат муутай хүн бол ер нь амжилт гаргах нь ховсон байдаг. Та ерөн зүгээр сахилга бат тал дээр ерөн зүгээр залуучууд юу гэж хэлэх вэ? Одоо л энэ техник технологи ер нь дэлхийн ертөнд сурдтай өгч байгаа бүхэл юм хурдтай болчихлоо шүү дээ. Мэдээлэл сурч авах юмнуудаас айгүй их болсон. Энэ үед бол сахилга баттай байж чаддаг хүн айгүй ховор болж байгаа гэж би ер нь бодод байгаа. Тэгээ сахилга баттай хүн бол арьс салбарт амжилт үзүүлнэ. Одоо энэ үед. Тиймээс ер нь нийт залуучууд маань бол сахилга баттай бай сурах хэрэгтэй тий. Тэгээ зорьсон зорилготой өмж байх хэрэгтэй. Тэгвэл ямар ч амжилт үзүүрээс бол хатганаа л гэж бодож байна. Та яг 15 жилийн өмнө хоёул цаг хугацаагаараа хэлнэ. 15 жилийн өмнөх Орхон Баяр яг та үдид яг ингээд мөрдөс зүгээд тэгээд Монгол бүхий өв соёл болсон энэ Монгол бүхийн
энэ гайхалтай арсан цолыг аавна гэж төсөөлж ирсэн юм. Төсөөлж зорж исэн л да. Мөрөөдөж тий. Дотроо мөрөөдөж төсөөлж зорилгоо болгож. Зорж исэн. Өдөр болгон хайр нь бол. Өдөр болгон. Тэгэхээр яг энэ 15 жилийн хугацаанд таны энэ зорилго бас илүү тулгуур болж чадсан. Таны юу нэг мөрдөж явсан зарчим одоо өөртөө тавьдаг шаардлага чинь яг юу байсан бэ? Ер нь бол тийм мөрөөдөл тий. Мөрөөдөл сэтгэл дотор өөрийнхөө тархин дотор гарч чадсан юм бол тэгэл зориход бол хүрнэ гэж боддог. Тэг хүнийг одоо өдөр тутмын янз бүрийн асуудлууд байгаа. Тэрийг бол мөрөөдөл хөтлөнө. Одоо манай Чингис хааны хэлсэн үг байгаа шүү дээ. Холны зорилго үгүй аваас ойрын зовлон олширна гэж. Маш том мөрөөдөлтэй олон зорилготой байх хэрэгтэй гэж боддог. Манай хүү 9 настай. Түүний ах нь 13 настай. Яг үндэ бол Монгол бүх сонирхтгүй хоёр нөхөр. Би бол 6 залуу зааны үеийн яг ихтэй хүүхэд байхдаа үздэг байсан үе байхгүй 6 залуу зааны үе. Таны ерөөхдөө хүүхэд залуучууд өгж байгаа нөлөөлөл нь юу гэхээр би зүгээр би танд бүр хэлмээр санагдав. Одоо манай хоёр хүү physical age-ийг үзсэнийхээ дараа аав орхон баяр найл юм бэ гэж асуугаад одоо надтай зөв бүх үзэж. Монгол бүхийн эд хавыг та Азад гайхуулчаад ирсэн. Дэлхийд гайхуулчаад ирсэн. Тийм арсан цоллоор гайхуулчаад сонгогдоод очсон. Гэтэл тэр physical age-ээр бас Монголын өв соёл болсон Монголын бүх рүү жишээ нь миний хоёр хүүхдийг би үзээчээ гэж гуугаагүй. Гуугаа тэр хоёр нэмэргүй байсан. Гэвч орхон баяр миний хоёр хүүг надтай хамт буудан дээр бүх үзгэл суулгасан гавьяатай хүн бол та мөн. Тэгэхээр үүндээ ерөөхдөө нэг юм хариуцлагатай байж явах те. Үүнийг дааж явна гэдэг бол үнэхээр нэгдүгээр чухал хариуцлага байгаад байна тийм үү ер нь. Ер нь бол би нэг үндэсний бүхий спортоор хичээллээ те. Энэ хүртэл явсан тул тэр шоунд сонгогдож орж байгаа шүү дээ. Үндэсний бүхийн төлөөлөл гэж. Тэгэхээр манай үндэсний бүх гэдэг чинь өөр их агуу том зүйл байгаа байхгүй юу? Цаана л нэг өөр те. Өөх түүх, ёс суртахуун, хэв уламжил эдгээр бол асар том уламжил байна. Үндэсний. Энэ олон мянган жил алдагдахгүйгээр өдий хүртэл бидэрт өвлөгдөж ирсэн гэдэг чинь өөрөө бас айгуу том зүйл. Энэ том зүйлийн зүгээр нэгийнхэн хэсэг болж яваа би. Тэгээд тэрийг үндэсний бүхий яг Аз болон тэр шоунд дээр чадах чинээр харуулсан та тэгээд. Баяртайгаа. Та бол арслан цол өртсөн. Гэхдээ орхон баяр гэдэг хүн өөрөө арслан болоогүй. Тий. Тэгэхээр ерөн зүгээр бүх хүний ерөөсөн монголчуудын хандлага байдаг шүү дээ. Нэр хүн гэхэлэр нэг төсөөлөл нэг тийм бүх хүнээр төсөөлдөг ч юм. Одоо яг наантай цантай болж байгаа л да цаг хугацаа өөрчлөгдөөд ерөөхдөө ингэ болж байгаа. Гэхдээ нөгөө Гард Магна гэдэг кинонд байдаг шүү дээ. Ах нь бүх хүн гэж нүүр бардам хэлдэг. За ах дүүгээс орсон дуучлаарай. Намайг очир зан гэдэг юм аа. Ах нь бүх хүн гэдэг их тийм бардам хэлдэг тэрийг. Тэр бардам хэлэх ёс чудганд эзэн бай гэдэг таны ерөн зүгээр бодол юу вэ? Яг бүхийн цол нөгөө талдаа бол айгүй том хариуцлага тий. Ард түмний итгэл, хайр, сэтгэл тэгэл хүндлэл бүх юм байгаа. Гэхдээ цолоосоо илүү бас хувь хүнэл зөв авч явах нь айгүй чухал хандах бай. Цол мол бол яг хөө дивжин дээр гарахтаа л бид нар чинь цолоороо гарна тий. Барилтна. Бусад үед бол зүгээр л хувь хүнээ зөв авч явуул чухал юм болов уу гэж боддог. Зүгээр л орхон баяр гэдэг хүн. Та яг одоо таавал унж босч үзэж ийм их олон даваа нухчаан донд явсараа бол энэ чарслан цол гэдэг чинь амар цол биш шүү дээ. Таны өдөөс ирэхидээ бол зодоо шуудаг атгалцж байгаа хүмүүс бүгд л арслан цол юм уу цолны төлөөл үзэж байгаа хүмүүс, ухаанаа уралдуулж байгаа хүмүүс. Одоо та яг аримд аль басж байгаа. Аримд аль ер нь цэрэгт явах уугүй юу одоо бүр одоо яриагаар бол цэрэгт явах уугүй юу гэж бодож байгаа. Одоо ирэх аваар сургууль төгсөж шít. Тийм 10 жилийн манд төгсөж.
За юуны төрөнд аль хашиж байгаа цэрэг эрсдэл зүгээр ер нь хатуужилтай байх. Олон нөхдөдөө байх. Одоо зүгээр ер нь бол нэг тийм даваа нохчаад битгий шантраач гэдэг юм уу. Тэр зүйлийг хэлвэл та ер нь юу гэж хэлэх вэ? Өөрийнхөө туршлагаас. Би бол яг одоо ч нөгөө хүүхдүүд 10 жилээ төгсөөл мэрэгжил боловсрал гэл айгуу чухал болчихлоо шүү дээ. Тэгэл зарим хүүхдүүд чинь нөгөө ямар мэрэгчлээ сонгодгоо тий. Сонгож амжаагүй ч юм уу эсвэл эргэлцдэг айгүй их. Тэгэл тийм хүүхдүүддэг бол би бол яг зүгээр л нэг жил сайхан цэрэгт тавьчих. Тий. Энэ нэг жил бол ирээдүйн нэг насны чинь бүх замыг нээж өгнө. Хатуужил суучин сахилга баттай болчихно. Бүх суурь өглөө эрс ирдэг болчихно тий. Олонтойгоо яаж ямар хүмүүстэй яаж харьцах уу гэдгээ мэддэг болчихно. Тиймээс амьдралын их сургуулийн баг нийт амьдралын 1 жил мөртлөө бас айгүй их туулах амьдралын нэг 80% одоо нэг зам төлөв суух юм уу сахилга бат суух юм уу тийм юм давчна гэж бодож байгаа би. Тэгээд мэрэгжил ямарваа нэгэн өөрийнхөө дуртай мэрэгжил хүссэн юм өрөөдлийнхээ араас явах юм бол илүү хүчтэйгээр урагшлах байх л гэж бодож байна. Би тэр нэг яг тантай одоо ингээ холбоотой нэг физикал эйжийн тухай юм ярих гэдэг тийм. Тэр сүүлд байж хахад тэр нэг ер нь бидний төрийн талбай ер нь жижигддэг юм байна л да. Тэр физикал эйжгээд очиход тэр циркчин залуу маань тэр жижигхэн төрийн талбайд очиж мөрөхөд би бол хийвгүй болсон шүү ер нь. Ер нь нэг тийм их хийвгүй болсон шүү. Нүдэн нөлөөс цэглэгнээд л их хийвгүй болсон. Ер нь яг тэр орчинд та байсных ер нь зүгээр би тэрийг харчаад ер нь төрийн талбай жижигддэг юм биш шүү гэж бодгдсон шүү надад ер нь. Би тэр ч бас тэр цуг байсан хүмүүс ч яг огсож байгаа л та тий. Төрийн талбайд. Гол юм бол ерөөсөө тусгаар тогтнол. Хэлээ гэдэг тэр үедээ тусгаар тогтносон улсын төрийн талбай тэнд байна гэдэг чинь айгүй том зүйл байхгүй. Яг тэр дэлхий дээр 8 тэрбум гаруй юм байна. Энэ чинээс өчнөө сая хүн амтай улсууд зөндөө юм тий. Тусгаар тогтнож чадаагүй. Тэгэд бид нар чинь 3 сая хүн амтай. Тэгээд одоо Алтаа нуруунаас дордыг тал хүртэл сайхан тусгаар тогтсон газар нутг биш тий бид нар. Тэгэл бахархаж байгаа. Ямар сайхан их орон төрсөн юм бэ тий. Тэгээд энэ тусгаар тогтнолын үнцэн гэдгийг бол би тухайн үед бол төрийн далбаа тэр төрийн далбаанд агуулгаж байгаа зүйл бол үнцнийг юу бүтээсэн бэхээр түүхэл бүтээсэн байхгүй. Түүхээ ер нь бол сайн бас залуучууд судалж мэдэх хэрэгтэй юм байна. Түүхийнхээ үнцнийг айгүй сайн ойлгож чинь тусгаар тогтнол бидэрт ямар их үнцээр олцсон гэдгийг тий. Мэдрэх юм байна, ойлгох юм байна. Сэтгэлийнхаа нэг юм гал суух юм байна гэж бодож байгаа байхгүй. Одоо ер нь зэрэгт нэг 18 настай татагдал явж байгаа шээ. Тэгэд тухайн үед зэрэгт хүмүүс нэг тэр хавцаал нэг татагдал явж байгаа. Тэгэд 18, 17, 19 мэстэй залуучууд одоо тэр түүхээ ингээл уншиж судалж байгаа тий. Сонсч хорч чанал гэл. Амиа өргөж шин. Их орны хөтлөө ясаад тулаад. Тэгэд л тэр чинь шар ус босч байгаа шүү тий. Өнөөдөр бид нэр 50 цагт байна. Энэ 50 цагт энэ их орондоо одоо түрүүчийн таны хэлдгээр Алтай нуруунаас Дорнодын тар хүртэл энэ газар нутагтаа бид эзэн байхын тулд яг одоо их оронч байх нь яг юу их оронч бай гэвэл яг ямар байхыг юм хэлэх вэ? Энэ 50 цагт. Тий. Ер нь бол 50 цагт одоо бид тэр хил гараал одоо жишээ нь Орхон бай Алтан шагаа гэдэг хүмүүст нэр мэдэхгүй шүү дээ. Монгол гэж ярина. Тэр би бол тэгж л ойлгосон. Монгол гэдэг нэрэл сэтгэл дотор нэг галтай өндөрт өргөл нэр хүндтэй аваа явчихад л олны донд гадагшаа тий. Одоо үеийн глобал болчиход байна шүү дээ дэлхийд. Тэгэд л хүн шууд монгол гэдэг утгаар л ярих байхгүй. Тэгэхээр хүн болгон маань монгол гэдэг нэрэл нэг унгаачихгүй хүн шиг л аваа явуучвал энийх оромж үзэл юм болов гэж боддог. Би дагуу төвхтөө арт юм. Гэхдээ өнөөдөр Монгол цэргийн өдөр
хууч нь бол одоо зэвсэг төчим үүсч өгцөний 105 жилээ өнөөдөр тохиож байна. Бид нар ерөнхийдөө бол яг энэ тусгаар тогтнолыг ацрахад үеийн үедээ зөвхөн 105 жил гэхээсээ илүүгээр 100 мянган жилийн түүхтэй энэх оронд энэ тусгаар тогтнолыг авчрахын тулд Монгол хөвгүүд охид халуун аим бүлээн цусаа өргөсөн. Өнөөдөр бид нар ховтой артам тийм үү? Өвдөцсхийн өвдөж ирсэн зүйл бид нар хилийн зурстраа эзэн нь байж Монгол эдийн нэрэндээ эзэн байх хэрэгтэй. Тэгэхээр та төгсгөлд нь өнөөдөр зэвсэг төчний Монгол цэргийн өдрийн 105 жилийн явуулж байна. Та Монгол бүхэн өв соёлын бас нэгэн товд илэрхийлүүлсэн Монгол улсын арслан хүн, ахлах дэслэгч хүн, мөр төстэй хүн. Тэгэхээр та төгсгөлд нь би баярын мэнд хүргээч гэж хүсэхгүй. Яг танд байгаа яг дотор одоо тэр Монгол гэдэг нь галтай байгаасаа гэдэг энэ сэтгэлээсээ та төгсгөлд нь бидтэй хаваалцаж. Нийт монголчууд маань тий залуучууд маань бүх залууч маань юуны өмнө нэг их оронч үзэл өв соёл түүх бүх юмаа сайхан хүндэтгэн судалж үзээрэй. Энэ их орон цэрэг айрам гэдэг чинь одоо тусгаар тогтнол гэдэг чинь ямар их асар их үн цэнээр бидэнд одоо хүртэл ингэж өвлөгдөж ирсэн бэ гэдэг маань бас их гайхалтай зүйл. Тэгс тэгжил захий та тий. Тэрээр андгинж яваарай тий. Андгинж яваарай. Хайрлаж яваарай. Танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. Баярлалаа.